Бэлгүүн бол өндөр нуруутай, нүд хөмсөг, царай зүс, бие хаа сайтай хинж харсан сайхан залуу. Тэрээр Өвөр хангаан аймагт сургуулаа төгсөөд оюутан болсон анхны өдрөө л ангийнхаа Сүнжидмаа гэх эгдүүтэй хөөхөн даруухан охинд ухаангойд орлсон юм. Бэлгүүн хар багасаа л сургуулийнхаа сагс волейболын шигшээ багт тоглохоос гадна Зингээнт бүжгийн тэмцээн уралдаанд оролцдог авьяаслаг нэгэн байв. Их сургуулийн хичээл эхэлснээс сар гарны дараахан ихтэй сургуулийн хооронд Зингээнт бүжгийн аврах шалгаруулах тэмцээн зохиогдох болж оролцох хүүхдүүдийг бүртгэж эхлэв. Бэлгүүн хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж байсан учраас оролцох бодлого сонирхон бүртгүүлсэн хүүхдүүдийг нэрсийг уншихад Сүнжидмаа гэсэн нэр байлаа. Өөр Сүнжидмаа байж магадгүй гэж бодон хичээлийн завсарлагаанаар Сүнжидмаагаас чи бүжгийн тэмцээнд орох гэж бүртгүүлсэн юм уу гэж асуухад Сүнжидмаа торомор алагнуудад тормолцуулан нүүр дөөрөн инээмсэглээд тэгсэн. Гэхдээ надаас босдон дандаа хостойгоо бүртгүүлчихсэн байна лээ. Хос олдохгүй бол оролцож чадахгүй байх уу хэмээн уран муутайхан хариуллаа. Тэгвэл хоёулаа хос болж оролцох уу? Би 3 дугаар ангиасаа бүжиглэж эхэлсэн гэхэд Сүнжидмаагийн нүд очтон гэрэлтэж аз жаргал дүүрэн инээмсэглэл тодруулан "Тэгэл да. Ямар гоё юм бэ? Би бүжиглэх дуртай. 5 дугаар ангиасаа бүжиглсэн. Тэмцээн төрүүлэх нь нэг чухал биш ээ. Сайхан найзуудтай болж мартагдгааргүй сайхан дурсамжтай л үлдмээр байна" гэж хариулав. Энхүүтэд 10 хоногийн дараа болох тэмцээндээ бэлдэж өдөр болгон хамт бэлтгэлэн хийж бэлтгэлээ тараад Сүнжидмааг бэлгүүн хөргөж өгсөөр дотн үерхэж эхэлсэн юм. Бэлгүүн Өвөр хангаан аймагт төрж өссөн айлын ууган хүү доороо 2 дүүтэй бол Сүнжидмаа Дунгуй аймагт төрж өссөн айлын ганц охин юм. Нэг л мэтгэд тэмцээний товлсон өдөр болж Бэлгүүн Сүнжидмаа хоёр маш амжилттай оролцож ихтэй сургуулиудын улсын аваргын хөрөл медаль хүртсэн байлаа. Өдөр хоног урсан өнгөрхийн хэрээр залуус маань нэг нэгэндээ энийг шин тасаж эжилд нь нөхрөлцөөр салж хагцшгүй сайхан хосод болцгоосон юм. Өвлийн тэр нэгэн гоногт өдөр хайртай хосууд өөр цалан гэж хинэнч төсөөлөөгүй. Сохтоо жолоочийн хурд хэтрүүлэн явсны хар гайгаар осолд өртсөн Сүнжидмаа энэ хорвоог орхин одсон юм. Үхснийхээ араас өхөж болдоггүй хорвоогийн хатуу жамыг даган өдөр хоногуд өнгөрөөж явсаар Бэлгүүн нэг л мэтгэд кино урлагийн дээд сургуулийн амжилттай төгссөн байлаа. Төгсөөд нэгэн хувийн телевизэд ажилд орлоо. Угийн ухаалаг даруй төлөв замтай Бэлгүүн ажилдаа гол анхаарлаа хандуулан телевизийнхээ урдаа барьдаг зурлаач болж чадчихэ. Царай зүс, нуруу туруу, бие хаа сайтай Бэлгүүнийг сонирхон харц тусах сайхан өсгөөчүүд олон байвч хинэн Сүнжидмаа шиг нь сэтгэлийнхэн торгон утсыг хөндөж хайрын галыг бадраач чадахгүй явсаар нэг л мэтгэд ажилд ороод 4 жилийг үтсэн байлаа. Хаврын нэг өдөр дарга нь "Бэлгүүнээ, шинэ ажилтнаа хүлээж авдаа. Чамтай хамтарч ажиллана. Сайн зааж зөвлөөд сайн багуулж ажиллаарай" гэгтэн нэргэж харсан Бэлгүүн бараг ухаан алах шахлаа. Яах аргагүй анхны хайрынхан эзэн сэтгэл зүрхнийх нь хайртай бүсгүй Сүнжидмаа өрөөрөө зогсож байлаа. Гинтийн явдалж очирдсан шоконд орсон Бэлгүүн таг дугаа гүлрэн зогсоход дарга нь "Хөөе Бэлгүүнээ, зүгээр үү? Танилц танаа хэсэг дөнгөж сургуулаа төгсөөд орж ирж байгаа Нандин Эрдэнэ. Гарны л цай ажиллаарай" хэмээн дахин хэлэхэд гинт ухаан орсон аятай Нандин Эрдэнд гараа өгөн гар барин танилцлаа. Тэр өдөр чухам яаж ажиллаа хийснээ ч мэдэхгүй. Нэг л мэдэхэд ажил тарах цаг болсон байв. Гарахынхаа өмнө "Нандаа, чамайг Нандаа гэж дуудаж болох уу? Танаа хаан вэ? Би хүргээд өгье" гэхэд Нандин Эрдэнэ яг л Сүнжидмаа урдаас нь хараад инээмсэглэдэг. Тэр л инээмсэглэлээр
инээмсэглэн манайх залуусын ороололд гихтэн бэлгүүн ойрхон юм байна. Өглөө оройд хамт ирж очиж бай. Энэ миний дугаар гэд нэрээ уцаа өглөө. Гэртээ айрсан хойноож өнөөдрийн болсон явдалд итгэж ядан үгүй нэрээ сони юм а. Зүүдэндээ л учирдаг хүн маань амьд юм шиг яг ахаад гараад ирнэ гэж бас байдгаа. Хорвоо дээр усны тусал шиг адилхан хүмүүс гэж байдаг юм байна. Үгүй тэр ярьж хэлж хөдөлж байгаа нь үрдэл яг шүү. Миний хайр чинь цаанаасаа л нэг инхрийхэн ялдам хоолоогоор эрхлэнгүй их гой намуухан ярьж ярилцсан сайхан шүү дээ. Гайх болон нүүр дөрөн гоё нэмсэлдэг байсан шүү дээ. Яг тэр нь хүртэл адилхан юм гэж илдвийг бодсоор баг нойргүй хонсооч. Хайртай бүсгүйтэйгээ анхны болцоонд явах гэж байгаа юм шиг. Хамгийн гоё гисэн хослоо өмсөн хаяал дүрхдэг хард сүнжидмагийнхаа дуртай өнөртөө хосыг нь түрхэн гараад нандин эрдэнлөө залган байрных нь гаднаас машиндаа суулган давхиж явахдаа энэ хороогийн хамгийн азтай эр хүн шиг аз жаргалаар бэлхэж явлаа. Бэлгүн амралтын өдрүүдээр нандайтай кино үзэж, аялаж суугаалах, амралтанд явах гэх мэтээр цагийг байн хамт өнгөрүүлж, хоёр биендээ ээнэгшин тасаж, гал галуун хайрын очиг бадраан хоёр биендээ уусан нэгцэцгээсэн. Салан утсан ч ахин учирсан анхны хайрын түүх ийм бэлхөө.